Байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Нутгаараа бахархыг бие даалтын хүрээнд Хинтээ аймагт танилцуулахад бэлэн болоод байна. Эдийн засаг бизнесийн сургуулийн санхүү банкын 1-р дамжааны оюутан Болор суув байна. Сайн байцгаана уу? Би эдийн засаг бизнесийн сургуулийн хүний нөөцийн менежментийн 1-р курсын оюутан Од Гэрлэна. Байгалийн үзэмж цогцолж бүрдсэн их дүүхэн хөдөлж нүүсэн эзэн Чингис унаж мэндэлсэн энэ нутгийн хаан өөхтүгээс товчхон танилцуулахад Монгол улсын ууган дуран аймгийн нэг нь хан Хинтээ уулын аймаг 1923 онд өндөр хаан хушууны хэрлэн голын хөвөө Цагаан эрэг гэдэг газар байгуулагдаж байсан. Захиргааны хувьд 18 сум, 5 тосгон, 88 багтай, нийт хүн ам 78,000, аймгийн хэмжээнд 12,500 малчин өргөтэй, 4.4 сая толгой малтай, аймгийн төв нь Чингис хот. Одоогийн байдлаар Чингис хотод 19,300 хүн амьдардаг. Их хааны нэрээр нэрлэгдсэн хот бол Хинтээ аймаг юм. Хуушнаар Өндөр хаан гэж нэрлэгддэг байсан. Тус хотыг Чингис хааны турсгалд зориулж 2013 оноос хойш Чингис хот хэмээн нэрлэгдэх болсон. Тус нутаг нь Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь Сөмбөр, Төв Сэлэнг, Хойдлаараа Оросын холбооны уулзтай хил залгаа оршдог. Хинтээ аймаг нь 80,300 мянган хавтгай газар нутагтай. Улаанбаатар хотоос зүүн тийш 330 км-ийн зайд оршдог. Хинтээ аймгийн үзэсгэлэнт газрууд. Манай нутгийн түүхэн дурсгалт газар буюу Хинтээ аймгийн 9 гахамшиг. Нэгт бурхан алдан бол Хинтээ нуруунд орших Монголын хамгийн арин уул бөгөөд Чингис хааны төрсөн нутаг төрийн голомтын үлий газар гэж хүндлэгддэг. Тэмүүжин багтаа энэ ууланд амиа аврагдсан домогтой бөгөөд өнөөдөр төрийн технологи уулын нэгээр өргөмжлөгдөж ЮНЕСКО-гийн дэлхийн өвөртөгдсөн осгой бүтээл юм. Хоёрт Дэлүүн болдог дадал сумын ойролцоо орших толгой бөгөөд Чингис хааны төрсөн газар хэмээн домоглогддог. Дэлүүн ба болдог нэртэй хоёр нуурын нэрээс үүдэн энэ сайхан толгойгоор нэрлсэн гэдэг. Гуравт Хэрлэнгийн хөдөө арал. Хэрлэн голын тохойд орших их Монголын нийслэл аварга орны буйртай газар Монголын нөөц төвчөйн бичигдсэн хэмээдэг тул түүх соёлын онцгой ач холбогдолтой. Дөрөвт хар зүрхний хөхнөр Цэнхэр мандал сумын ойролцох хоёр холбогдсон тунгалаг нуур 1989 онд Тэмүүжин Чингис хаанаар өргөмжлөгдөхөд орд өргөөгөө энэ нуурын дэргэд байгуулсан гэдэг. Тав Баян дуурлаг буюу дуурлаг нарсны хөнөөгөн болш. Энэ Баян адрах сумын өмнөх нарсан ойд орших эртний хөнөөгийн үеийн 200 гаруй зууртны булш бүхий түүхийн дурсгалт газар. 6. Аршаан хад. Батрын суманд орших чулуун дэрх бичээс хадны зураг, уун өшөө зэрэг олон мянган жилийн соёлыг агуулсан гайхамшиг цогцлбор. 7. Балдан бүрээвийн хийд. Дэлгэр хаан уулын өвөрт 1777 онд байгуулагдсан Монголын буддын шашны томоохон төвүүдийн нэг байжээ. Хэлмэгдүүлэлтийн үед сүйдсэн ч өнөөдөр хэсэгчлэн сэргээгдэн жуулчдыг татдаг. 8. Сэцэн хааны ордны музей. Халахын Сэцэн хаангийн ордны суурь дээр байгуулагдсан түүхэн чухал сумгийн дурлагийн бүтээлүүд хадгалагдсан музей. Эрт цагт 20 гаруй сүмтэй байсан ч өнөөдөр 5 сүм үлджээ. Өвлөгчийн хэрэм. Энэ Батрын сумын ойролцоо орших чулуун хэрэм бөгөөд 12-оос 14-р зууны үед баригдсан байж магадгүй цэргийн бэлгэлт юм. Байгалийн үзэмжтэй уулсын дунд орших энэ хэрэм нь өнөөдөр түүхийн чухал дурсгал болжээ. Одоо Хинтээ аймгийн алдартнуудтай танилцгаая. Уран дархан Бадархын иш чамц нь 1900 онд Сэцэн хаан аймгийн дайчин бэлийн хошуу. Одоогоор Хинтээ аймаг Батнороо сумын 1-р багийн нутагт дэлгэр үлзийд хэмээх газарт малчин Бадархын гэр бүлд мэндэлжээ.
Тэрээр Батнороо буюу тожил гэсэн шинэ хийцийг үүсгэн хөгжүүлж улс орон даяар аялдарсан 20 дугаар зууны нэрт уран дархан юм. Дайр завын лосол 1885 онд Сэцэн хаан аймгийн Дайчинбэл Даш цэрэнгийн хошуу одоогийн Хинтээ аймаг Батнороо сумын 1-р багийн нутаг Хужиртын толгой гэдэг газарт хар зарт дайр завын хүү болон мэндэлжээ. Тэрээр Монголын улс төрч ардын хувьсгалын анхны долоогийн удирдагчийн нэг бөгөөд Монгол ардын хувьсгалт намын төв шалган байцаах комиссийн дарга бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын орлогч гэх зэрэг албан тушаалыг гүйцэтгэж байжээ. Дансран бэлгийн тогсом 1984 онд Сэцэн хаан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Хинтээ аймаг Баян Овоо сумд төржээ. Тэрээр ардын хувьсгалын анхны долоогийн нэг худалдаа хүнсний аж үйлдвэрлэлийн сайдаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар Далай дайн Дархан авраг Гавьяат Тэмэрчин Бадмааны бүгийн Бат Эрдэнэ Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын харьяад тэрээр улсын наадамд 11 удаа төрүүлж 1 удаа үзүүрлэж 22 удаа шүгэрсэн юм. Сэнгийн Эрдэнэ 1929 оны 12 сарын 7-нд төрсөн. Монголын төрийн шагналд ардын уран зохиолч бөгөөд хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч сэтгэл зүйн өгүүлэлгийн гарамгай мастер байсан юм. Дашийн Бямсар нь 1942 оны 6 сарын 20-нд Хинтээ аймаг Бэндэр суманд Ононгийн шаазгайн талд төрж өссөн. Тэрээр Монгол улсын төрийн зүтгэлтэн Гавьяат эдийн засагч доктор профессор 2009 онд Чингис хаан одон хүрсэн бөгөөд Монгол улсын ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Хорлын Чимд рэгзэн тэрээр Сэцэн хаан аймгийн хойд захын түргэн харуул одоогийн Дорнод аймгийн Баян дунд сумын нутагт 1913 онд төржээ. Хинтээ аймаг Батнороо суманд Монгол ардын хувьсгалт намд 1938 онд элснээс хойш сумын эмэгтэйчүүдийн зохион байгуулагч намын үргийн дарга 14-р их хурал төлөөлөгчөөр сонгогдож 1940 онд Хинтээ аймаг Батнороо суманд анхны эмэгтэй сумын засаг дарга болж байв. Жавсмагийн дор чанд нь 1939 онд Хинтээ аймаг Бэндэр суманд төрсөн. Бүтээл нэгдлийн сайлчин байхдаа Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүрдэж байжээ. Шагдрын гонгор 1912 онд Сэцэн хаан аймгийн Сүжигт Бэсийн хошуу одоогийн Баян хотог суманд төржээ. Тэрээр бүгд найрамдах Монгол ард улсын анхны баатар юм. Хинтээ аймгийн өнөөгийн байдал. Эрүүл мэндийн салбар сүүлийн техник технологи тоног тохиромж бүрэн хангагдсан тул 3 дугаар шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй тул эмчилгээ оншилгоонд бүрэн хамрагдах боломжтой. Ашигт малтмал, жонш нүүрс, мөнгөний орд, алт. Хинтээ аймгийн Батнороо сумын бэрх тосгон нь Монгол улсын уул уурхайн салбарт түүхэн ач холбогдолтой. 1954 онд бэрхийн жоншны уурхайн байгуулагдаж 1995 хүртэл Монгол улсын экспортлж буй жоншны 75%-ийг дангаар бүрдүүлж байсан. Одоогоор бэрхийн уурхайг музей болгон бүтээн байгуулалт хийсэн. Газар тариалан аймгийн хэмжээнд ашиглах боломжтой 94,300 га талбай байдаг ба одоогоор 64,200 га талбайг ашиглаж байна. 5 сумын 30,000 га талбайг атарсан эргэлтэнд оруулах боломжтой. Энэ нь төмөс хүнсний нохоо, улаан бутайг тарьж дотоодынхоо хэрэгцээг хангаж байна.